Powered by Airplane. Аяли хөгжи. За юу ч байна guys. Ямар ч тач бичлэгээ сайхан үзэж гинөө. Тэгээд нэг зүйлийг бол хэлэх гэж байна. Энэ нь болохоор манай Basketball Kardashians бол өөрсдийн цоо шинэх YouTube хуудсыг нээгээд бол цаашдаа тухайн YouTube channel дээрээ болохоор бичлэгүүд хийгээд явахаар болсон байгаа. Тэгэхээр та бүхэн яг одоо үзэж байгаа бол тундаар нь гэл зогсоогоод манай YouTube хуудсыг subscribe хийж биднийг дэмжээрэй. За мөн дээрээс бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх гарч байгаа утас руу холбогдоод бидэнтэй одоо өөрсдийн бараа бүтээтгүүн үйлчлэгийг сурчруулах ч юм уу те ямар нэгэн байдлаар хамтран ажиллах боломжтой шүү. За тэгээд хэдүүлээ одоо үргэлжлүүлээд контентоо үзцгээе. Эйё зөөрцөн залуусаа ингээ Basketball Kardashian Season 2-ийн бас нэгэн Start Bench Cut эхлэх гэж байна. За тэгээд өнөөдөр манай зочноор болохоор Японы KCU их сургуулийн тамирчин замаар оргилсан байна. За юу вэ бро? За юу вэ? Юу бро? Тэгээд манайхаа бас контентын урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. Бас хүрсэн баярлалаа. За тэгээд юу вэ да хөрд сонаач бас чи баг 100-аас хойш баг сая л ирвэ те? Тий. 100-аас хойш саяхан ирээл шүд мэд үзүүлэх гээл амрангаа сайхан л ирлээ. Тэгээд шууд би бол шууд Start Bench Cut-аас эхэлчих гэж бодож байна. За. Одоо л бро шууд тамирчин биш. Шууд багийн эзэн шүү Монголын дээдлийг. За эхлэхөө. За эхлэе. За манай өнөөдрийн хамгийн анхны Start Bench Cut бол за энд болохоор Ace Chiefs багийн тамирчин Эрик, за Miners-ийн Bolka, за тэг саяхан Дархан United нэгдсэн тулга. За яагаад энэ гурав одоо би сонгосон бэ гэдгийг бас илүү detail ярина. Тэгээд брогийн сонгож байгаа юу болохоор одоо ямар ч байж болно. Чи ингээ overall-аар сонгож байгаа юм уу, сүсийн холбогчоор сонгож байгаа юм уу? Тэ эсвэл тэ жөндрөөр сонгож байгаа ямар ч хамаагүй тэ. Энэ чи сонгож байгаа фильтр бол тэ ямар ч хамаагүй. За би гараанда за Болкаг очиж та. За Start Bolka. Тийм яг юм жинхэнэ холбогч ч юм уу? Яг юм багийнхаа бүр багийнхны тоглуулж чаддаг ч юм уу те. За би Сэлгэнд за Эрикийг авъя да. Тэгээ манай тулгаа найз болохоор холбогч саяхан холбогч хийж эхэлсэн. Юм хоёр дэх тоглодог Японд бол саяхан холбогч тоглож эхэлж байгаа болохоор миний найз Монгол тулгааг ойлгоорой гэж хэлээ да. Манай Монгол тулгаа. Манай Монгол тулгаа шүү. Ер нь чи энэ гуравтай яг яаж танилцсан юм бэ? Яг би бол энэ мэдж байгаа. Яг мэдгүй хүмүүс байгаа шүү дээ. Ихэд бас нилээ энэ минь хүнтэй бол бас нилээ олон жил баггүй болсноо гээ. Харин тийм Эриктэй бол зөндөө бүр багасаа хамт тоглодог, нийлдэг те. Болкэд бол тэгэл ер нь тоглолтын дээр танилцсан баха. Манай хүнч тэргээл байнгаар өгдөө. За илийлим ярина. Би ингээд ганаахагаас те ганаах битэрийг танилцуулаад тойр чи нэг үеч тийм эгүй штэ гэж тэгсэн чинь тийм байгаа гэсэн чинь Волкин амар сандаг гэсэн би яг тэр үедэн зур маазраад ахаа энэ чи биш уйдээ 360 штэ гэсэн амар маазарч ирсэн манай тийм одоо баг хам одоо тийм уйдээ 360 штэ гэж байгаад гэж маазардаг тэгээд тулгаатай болохоо саяхан л Японд танилцал ханжууд хамт яваал тэгээд найзлсан доо. Би болохоор яг зүгээр сандын яг баг энэ Rangers-ийн баг байсан шүү дээ. Сүрээ тэр ер нь бол угаасаа баг л тэр яг юу 10 14 5-д бол угаасаа за финалд гарчвал ер нь тэгээд амжилт гэдэг байсан юм дөө. Угаасаа Rangers-ийг бол ягаад ч бардггүй байсан. Тийм насандаа бол бас босоо. Шүү. За окей. Тэгээд тулгаатай гэсэн чинь нэр хоёр бас нэгнийхээ эсрэг тоглолцсон байсан үгүй юу? Нэг хоёр хамт хурцсан зураг явуулсан л да Instagram дээр. Тэрэн дээр яг хажуу тоглож исэн маа тулгаас өөр нэг багтаа тоглоо маахны багтаа хоёлоо хожигдоод. Хоёлоо нэг зураг аваад. Лайк дараад зураг тавьсан. Гэтэ ер нь бро юу Японд хэр удаж байгаа даа? Би одоо 7 жил болцсон уу? Ахлах сургуулиас яваад 7 жил болж ин тэгэл одоо төгсгөөл. Мэдгүй маш олон хүмүүс магадгүй ерөөдөө анх тийш явах тэр боломж ч юм уу те эсвэл тэр юу яаж гарсан те яагаад бас Японыг сонгосон тэгээд тэр талаар бас нэг жоо яриа л. Тий нэг юм Уудан Монгол гэдэг нэг юм сургуулиас нэг юм юу сонгуульд гаргаад тэгээд тэрэнд нь өгсөн чинь тэгээд тэнцэл тэгэл явчихсан да ер нь. Яг би шууд асуучлаа. Ер нь 7 жилийн хугацаанд 10-аас дээш хөлсөн үү доош хөлсөн үү? 10-аас дээш. 10-аас дээш шүү. Эхний баг очоо 1 сар дотор 10 баг. Шүү. Буцын би боллоо. Тэр про хиттэй байсан 15 6-тай л байсан. Тэгвэл бас тийм юм байна. Тийм бүр 15 6-тай бүр бодсон шал өөр газар очоод за би болли. Буцын би болли зөв Монгол руу буцын гээл. Яа, тиймэрхүү тэгээ ер нь юу за ер нь зүгээрээ эндээ гой шаана гэдэг ер нь тийм. Үлдэх хүч өгчээсэн юм. Тийм тэгэл ер нь дассан да ер нь тэгээд ус буц худлаа болж байгаа юмсгээ за одоо эндээ дасъя цогцъя сайн тоглоё сайжрыг гээл тэгэл юунаас ихсэн дээ. За л.
За манай дараагийн start bench cut байна. Яа. За энэ болохоор SGS багийн толуу, металлын маргад, за Devos Apes-ийн гана. Ям. За тийш би өсө багийн юу шүү дээ, багийн Тэг чи бол багийн эзэн шүү дээ, тий. За би тэгвэл ганахыг гараанд авчи. За. Тэ маргадыг сэлгэнд аваад толоо найзгаас минь найз өөр ойлгох хаа. Би сонсон нэмэр хэлсэн шүү ч өөр ойлгохгүй байна. Толооч нь юу лээ чамайг катлж. Тэ намайг катлсан шүү дээ. Минь найз ойлгох хаа. Толуу тойр жоо багасаа ус бас SF гээд явдаг байсан шүү дээ. Хоёр ер нь чи энэ гураас адилыг энэ муудалж байсан уу? Ер нь энэ гурт маргатай тийм сайн найз ш юм танил ч юм уу. Толоотой бол муудалцахаас бүр байн муудалцсан шүү дээ. Багадаа бүр байн муудалцдаг гэсэн шүү дээ. Яаж ч маа толоо ч хэрүүлч тэгэл. Тийм ч тийм байн хэрэлдэг байсан да баг магадаа. Ганахт ганахт бол юм ярих бай. Тийм юм ярихгүй мэлээ. Ахтай бол юм ярихгүй хаа. За тэгээд сүүлийн жилүүд бас ялч Монголын дээдлийг бас амар гоё болж байна. Тэр тухайд ер нь мань шууд асуучих ер нь чам ямар нэгэн ямар ч биш ер нь зөв хитэн багаас офер ирсэн маань ойлгоо. Тэр аль баг гэж бол мань хэлэхгүй шаардлагагүй зүгээр яг хитэн багаас офер авсан гэдэг юм бол байгаа л байх. Ер нь ялангуяа тэр шгшээгийн тоглолтын дараа ч юм уу тий. 6 7 багаас холбогдсон ч хаашаа маа найзууд ороод ирж мараад ирээ. 6 7 10 багаас 7 нүү. Тий ороод ирээч гүшүүн ингээ дахнараас яах чинь их чинь боломж байгаа юм яах их ингээл тийм. Тэгээд чиний хувьд одоо тэндээ одоо тэр саналыг хүлээж авахгүйгээр тэндээ байгаа зорилго нэг бол цаашаа илүү юу л тоолох гэдэг шүү дээ. Японы лиг юу? Японыхоо би нэгтэл тоглоё гэж бодож байгаа. Тэндээ ямарчсан. Тийм өөртөө зорилго тавьсан зорилго тэрийг гүйцэтгэжэл ирэх хаа гэж бодож байгаа. Nice. Тэгээд жос Монголын дийлээс үзчихэл байгаа байлгүй те. Чамд 10 баг санал тавилаа. Чи аль руу нөрөх вэ? Аль руу нөрөх вэ? Тий, чамд 10 бүгдээр ингээд чамд 3 жилийн макс үгүй зүгээр те бүх ингээд чамд хэрэгтэй зүйлсийг ингээд өгөхөд бэлэн байна. Гэхдээ яг энэ жилийн бүрэлдэхүүн дээр гэж бодоорой. Энэ жилийн бүрэлдэхүүн дээр ч байгаа нэмэгдэнэ гэж бодоорой. Тий. Энэ жил юу? Сайн мэдгүй л энэ гэхдээ бас бодож үзээгүй юм байна. Ааха. 3 багийг нэрлэл бро яг. За 3 баг уу? Тий, 3 баг. За нэгт Apes хаа. За. Манай зах нар зөндөө хүмүүс таньдаг хүмүүс маа багийнхан баг манай SF-ийн бүр ихэнхэн шүү дээ бүр. За тийг нөгөөх нь бол Miners гэж магадгүй Bolka-тай бүр баясаахыг топ 3 бас байж магадгүй. 3-аар за Дархан United чи да залуу баг. Залуу баг шүү дээ. За маа заах болохоор залуу баг. Дархан United бол аим бас баяр сонголт гэж байна. Тий. Залуу баг бас минуттай бас байж магадгүй. Ер нь тэгээд одоо ингээд Японы лигийг үзсэн ч тэр Монголын лигийг үзсэн тэр аль нь илүү контакттай вэ? Чиний бодлоо. Япоогоос хамаа их контакттай л доо. Тий. Амар тэр бүр интенситэнаас шал өөр л доо хамаалтынхан тэр юм. Шүүгчнэр бас гоё харьцаатай ч юм уу яг гоё харилцаж ярилцдаг ч юм уу. Монгол би сайн нэг тоглолт үзсэн ч бас яга би бас манайсыг энэ талаар ярих гэдэг би нэг юусоо шүүмжилж байгаа биш энэ зүгээр нэг ийм болоод байгаа өөр нэг усын лигт ийм болдог бол манай тийм болж байгаа гэдгийг талаас нь л ярьж байгаа шүү. Тэгээд яалтч байх нь шүүгчийн хувьд тэгэхээр яг жоохон тийм асуудал харагдаад байд энэ бизнес аль нэг фибагийн яг үзэнгүүд ингээд шүүгчээс ямар нэгэн тайлбар хүсгээд шүүгч ямар нэгэн байдлаар тайлбар хэлдэг бол яг Монголд нэг жоохон тиймэрхүү байдал дутагдаад байна гэдэг юм хараад байгаа. Ер нь тоглогчдын өөрөөсөө тоглолтын дээр байгаа болохоор ийм амар эмоушнтэй байгаа шүү. Тэгэхэд ингээд шүүгч нар ийм кул яаж ингэж ярилцахгүй тэгээ Монгол ингэ жоох ярилцсан чи яасан гэл хэрэлт юм бэлээ. Харин шууд санаал өгд юм бэлээ. Японд бол угаасаа зөөр шууд ингээд яасан би ингэ бүр ууралц эмошн байсан ч гэсэн ингээд тайвшраа чи ингэ саяхан тэр ингэсэн тэгсэн гэж яг ярилцаж ярилцдаг ч юм уу. Тэр нь л өөр юм болоод шүмжлээгүй шүү. Тэр нэг энэ зүгээр л юм болдог л зөвлөхөд дийлэр яаж байгаа. Freshback цагаан сарын худалдаа эхэллээ. Цагаан сар зэд болохоор хэвийн боо, цагаан эдээ, махвас, ундаа гэд бүх бөөний бүтээгдэхүүнүүдийг бол нэг доороос та бүхэн төгжрөл цагаа өрөхгүйгээр хөрвүүлээд авах боломжийг бол Freshback бол олгож байна. Тэгэхээр та бүхэн одоо манай YouTube-ийн description хэсэгт байрлах линк руу ороод цагаан сарын бүх одоо хэрэгтэй зүйлсээ бол базаагаа даваарай. Freshback is for you. За энэ удаагийн болохоор нэгдээ start bench cut байгааг богинохон байлаа. Айгу цааш айгу гоё өршийн юм хийсэн учраас хамгийн сүүлийн start bench cut. Яа. За энэ зэнийг би стаг би ялангуяа 3 дахь хүнийг бодон байж яагаад одоо тийм ингэ тоглохгүй байгаа хүнийг байсан хөр яг зөв бидний өсвөрт байхад бол
Энэ за энэ болохоор за дүлгөө Эпсийн дүлгөөн за одг за тэгээд Miners-ийн одгоо одоо за тэгээд та бүхэн санаж нүгөө бас нэг U18-ийн 3-3 шишээ багс тоглож байсан шүү дээ. Pernille Jumps гэдэг бас хүмүүсээс тоглож байсан үедээ бол бас үнэхээр үедээ LeBron наач юм. Мани ди хажуу биетэй өсөрдөг тогтдог наа тогч чаддаг даа чи бүр ордон нэр амар тогтдог гэж юм бүр. Тийм учраас би хаа энэ гурван тавыг бас хооронд нь гурыгоо яа. Гэтэ одоогоор штэ одоогоор штэ. Тий одоогоор. За докигээ гаранд авч та. За старт дог. За тэгээ одкого сэлгэнд аваад пигийг асч та. За хоёул 5 жилийн өмнөхөр бод идэх. 5 жилийн өмнөхөрөө тий 19-20 оны. Бүр яг мани тий юу? Яг өсвөртийг нэг алдцдаг байсан. Яа. Тэр үеэр бодлоо. Тэгвэл пиги старт баха. За минусыг би бол санал нэг байна. Пиги старт гэж. Тэгээ одко сэлгэнд наваа. Дог нэзгээ гаталч та. Одоо зүгээр би бас мөрөөлөг гарав байна. Одоо ер нь бас те нэг 2-3 жилийн дараа ч магадгүй ер нь энэ дөөкийг ирж ер нь оргил зогсоох юм биш үү? Зогсоох хэрэгтэй юм биш үү? Чүр арай л бас арай саагаад. Тэ жөөс. Тэ нэзгээ яах вэ? Болохгүй л үдээ. Чи нэг урт яаж танилцсан ба хамгийн анх? Откад болохоор ахлах суралт хамт байстай. Тийм хоёр Японд харин. Тийм Японд яг нааг тий дөрөлөд очсон яг нааг очод 12 дугаар анги байсан. Нэг жил хамт откад гэсэн явсан та. Дөг бол бас багын штэ багын бүр жоохносоо бүр хиддэг гэсэн одоо юм. 14-тойгоос чи нэгээс тоглодог хаа дөг нөө нэг CT-гээс тоглодог байлоо. Тий. Тэгээд ёо одоо бүр дөгийн юу гэмдэ гэр бүл манай гэр бүлтэй амар ойрхон юм. Ер нь үү? Тий шарваах манайхаас булгаагч тэр гурав амар ойрхон байдаг. Дөгийн манай тэр гурав. Бид яриаг юм. Би тэгээд хаяа дөгийн тим яриа мэрэг л ээж мэжээс сонсож байгаа. Үгүй тийм юм уу? Үгүй тийч юм уу? Тийч орох юм. Хоёр ер нь яг эсрэг толж ял уу ер нь тэмцээнэ. Эсрэг ер нь тий. Нэгдүгээр суул сурдаг байхдаа толж исэн баха шинэ үеэс. Тоглож байгааг сайн санахгүй л байна. Гэхдээ ер нь бол тэгэл байнга нэг багаас тоглоод явцсан болохоор тэгэл. Чи ер нь докторын нэг хэсгийн тоглол ер нь юу гэж бодож байна? Ер нь үү? Тий. Ер нь бас байгаа шүү гэдэг. Байгаа байлгүйтэй бас арайч тий. Тэгээд би яг хад SF-ийн талаар бас илүү жоохон ярилцаж бодоод одоо яг үзэж байгаа юм жоохон дүүнэрч байж магадгүй те. Тий уусаа бас яг л адилхан тухайн ямар ч тэмцээн энэ болох нэг яг тийм юу 10 хэд нь хамаагүй байсан тухайд дээшээ 2-3 нас ямар ч хамаагүй за финал гарсан бол манайх гоё шаасаа гэж боддог байсан уу яахгүй тэр уусаа тэр чи SF ер нь яаж бүрдсэн чи тухай яаж одоо тэр багт орж чадсан одоо орсон ч юм уу тэр талаар тий манай SF уусаа бүрдсэн баг байсан инкүлээ тоглодог байсан тэгээд манай нэг ах Сэтагшээ танилцуулаад ордон дээр Тэгээ Сэтагшээ танилцаа чи маргааш бэлтгэл дээргээ. Тэгээ бэлтгэл дээр очиж эхлээ Сэтагш самрагшиханд орсон доо. Багтаа. SF-т хэдэн жил тоглож? Ер нь Rangers одоо SF-т хэдэн? Би гэхдээ ер нь бол насныгаа тэмцээн манай SF-ийн баг байдгүй. Уусаа 2002 оноос дээшээ байдаг болохоор насныгаа тэмцээн Rangers-ээс ороод тэгээ манай уугийнх хүртэл Сэтагш хилждэг. Насныгаа тэмцээн өргөлийг авна шүү гэж хэлдэг гэсэн. Тэгээд насаасаа дээш бол SF-ээс л ордог гэсэн да. Чиний одоо ингээд өсвөрт болчихсон хамгийн гоё тийм дурсамжтай тэмцээн юм уу? Ямар тэмцээн байдаг? Өсвөрт үү? Тий. Хитэн оны хөлөөдөө нэг оны тэмцээн байсан юм аа. Агар гээд одоо металлын зааланд болж исэн тэр тэмцээн дээр яг л бөөнөрөө ороод нэг аварга авч исэн. Тэгээ би яг дунд нь хөлөө гიშгээ тэр нь хөлөнд бүр шагаага хуглаад тэгээд би өөрөө дайлцсан юм л да ялтчгөө шидсэн бөмбөний араас өөрөө орж нэмт авахыг гэж зүгдснээ бөмбөг нь гараа авчих бүр хүний оржсэн бөмбөг гаргаснаа доошоор хүн байхгүй гэж буусан хүний хөлн дээр бууга так яа тэний дараа гайг байлгүйдээ зүгээр гიშгчлээ гэж босоод так гэж бусаад аим хүчтэй дэвсэн чи буцаж унаа тэгэл очиж найзуудыг үдсэн чи тэгэл аваарга авал тэр аим гой санагцсан яг юм ихний тоглолтоос эхлээ шууд яг юм өөрөө би яг сайжирсан мэдэрчээс болохоор тэгээд тэр нэг л аймаг байсан. Станч бэрцсэн л гэхдээ бол гоё сагцсан. Яг олон ч одоо манай ялангуяа манай их мас мэдэх бах. Тэр CT дээр ордог байсан бэлтгэл тэр маш олон хүүхэд уйлал явж исэн л гижээд ер нь тэгэхэд чи шантарч одоо байсан уу?
Шантарч байсан бас зөндөө болмоор эсвэл зөндөөс тэгтэл тэгэл сайжирмаар байсан болохоор тэгэл манай муу толоо үтээр чи 13 5 дэдгээс болоод бид тэр автостал байна гэдэг өстэй бид тэр тэгэл жоох хөвгтөд автостал тэгэл юм умэрэл хаяа маяа ситийн тэрийн гомм олж иднэ мэн шүү ихлэ бөөнөрөө тэгэл таа ч бас жавхлан руу явдаг гэсэн шүү дээ. Тэгэхэд яг яагаад бөөнөрөө өсөө усчдаг гэсэн юм? Би хосч байгаа. Тийм би хосч байгаа хаа. Гэж санаад ах юм. Яг тэрийн өмнө жил нь явдаг дээр нь хосцсон байхгүй. Тэр яасан бөөнд тэ дараагт инхүүлийн дээр яг бидэд явахд бол хосоо гэсэн. Инхүүлийн ярьдаг шин нэг юу бажан ял тэр нэг сэдвшин хойноос моциклтэй хөөгд. Тэр жилж байсан үү? Тэр үнэхээр яг одоо үнэхээр хөөштэй. Би яаж хамгийн удаан хамгийн хойно явж байгаа юм чинь. Тэгээс жоох наг 4 дугуйтай бүр ингэж явж явснаа. Яваач хөө мөө гэснээр би тэгээд удаан болохоо нөгөөд урагшаа бүр зүрэл явчихсан. Нөгөөд нь хайснаа уртлын дээр тууг авчихсан юм чинь. За хаяа гэснээр уртлын тууг авчихсан. Тэгэл би хойноос нь ороод тэгээс өдөөшөө бүр хурд бүр өсөөрөө амар хурд. Чиний бодлоор өсөртөж хамгийн юм сайжирсан ингэ тийм level up хийсэн одоо тэр үе чинь ямар үе байсан юм? Давхлантайсан баха. Ер нь 2 сар баг бүр гадаа тоглоод гадаа шидэл мэдлэлт ингүүтээ байн гүүгээд мэлхиадэр байн гүн өсөр дээшээ бүр байн гүн. Тэгээд тэрний дараа ордон дээр нэг бэлтгэл хийсэн чинь бүр хитэн сарын даа байсан. Нэг юм бүр шал өөр санагдаад бүр аим хурдан мурданч болцсон юм шиг менеж чинь бүр тачинжаа юмчтэй аим болцсон. Бродо метр хит байна. Одоо нэг харин саяхан өссөн л лээ. Одоо бүүстэй 2 м 5 6 2 5 6. Тийм л. За окей. За би нар асуултаар жишээний багаас тоглосон шүү дээ яг удаа. Тэгэхэд яг анх хин чамд урилга тавив чи тэгээд яг боломжтой таймингнаас гоё таарсан юм шиг байна. Таарсан. Тэгээд гişээ багийн өсвөлтөө талбай дээр гарах нэг өөр мэдрэмж байх. Тэр мэдрэмж ямар байсан? Тэрнээс юу болцвол. Ханж гişээ юу? Тийм. Ханж гişээ зөв Facebook ухаад чашин Facebook-ээр нэг нь маанаас явуулаад өргөцсөн бүлэнд дуудагдсан байсан. Тэгэл би яг тэр үед нуруугаа гимтээцээс болохоор нуруугаа гимтээгээд яг тариа хэлгээд гайг болж исэн. 6 сар баг сагс тоглоагүй. Тэгэл яг дуудагдал за анх удаа шишээд орох гэж байгаа юм байна. Энэ очоод тоглоод үзчихье. Сонгохдг байсан ч яад ингэж бодоол. Тэгэл очсон чинь тэгэл сонгогдоол. Тэгэл ах нартаа гоё шишээд голбор шишээд болохоос амар гоё мэдрэмжсэн. Тэр ханжуу бас амар гоё тэмцэн болсон том. Тийм. Амар шал өөр мэдрэмжсэн. Бүр feeling бүр тэр бэлтгэл базааж байгаа бүр тэр мөр шал өөр different feeling бүр торгуул хүртэл шитгэхэд би хиттэй тоглохтой нэг торгуул шитсэн чинь бүр амар том заална бүр анх удаа би тийм ийм авснаа бүр ингэж гин шар ус марус босны ихийн алдснаа бүр дараагт нь онцоо би одоо ойлгочлаа. Хоёр дахь тань хийж мэгээс тийм тэрнээс хойш тэгэл ер нь нүднээс нь ч юм уу амар тийм том заалнтай ийм тийм олон үзсэн нүднээс нь дээр нь бол яг тэгэхээр чи яг нурууны шин бэлтгэл 100 идэхийгүү чи бас яг 100% бол очигүй гэсэн үг яг сайн хийгээгүй ирээл яг бэлтгэл хийж гисэн. Тэгэхээр л бид нар бас яг шишээгийн өмсгөлтэй ориглог 100% бол хараагүй л юм байна те. Ер нь бол яг бас жоо гэмтэлтэй байсан юм те. Зөв. За бро энэ манахтай хамтарч ажилладаг сэнгүүн брэнд байна. За cheers bro. За төлөв. За cheers. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра Cool, Ультра Smooth Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За бидний дараагийн ярилцах болон болохоор нэг юм ирсэн. Чи PlayStation 2-г тоглолт шүү дээ. Одоо ингэж гарцсан хүмүүсийг шууд өөр алын хэлж шүү. Монгол тамирч тооч шүү. 100 байхгүй зү. За чи 100 байсан ч болно. 100 байж болох юм уу? Тийм яг NBA 2K22 2K26 дийдэж юм байна. За хэрвээ 2K26 дээр өөр бол тэ тоглолт байсан бол өөр бол чиний бодол хэд вэ? 94. За. Уушах. Яа. Гараад ирсэн үү? Хахо. Заах нэг 92 юм байна. 92. За 92. Цагтаах бол за 95 байгаа хаа. MVP. Яасан. За одоогийн уу? Яг ахын Prime уу? Prime нь бодлоо. За Prime бол ахих бол 98 байгаа л үү дээ. 98. Ахын бүр менталитас бүр амар. За. Том ах.
99. Миний ах 99. Ер нь чи багаас ингээд дээдлийг үзэхэд хамгийн юм одоо тэр ахыг амар тийм үзэж өссөн гэдэг тийм ах байгаа ер нь. Тийм ах юм байдгүй. Би нэг багадаа амар үздэг байсан. Дээдлийг мэдлэг үзэж амждаг. Угаасаа телевизээс гардаг байсан баха. Тэгэхээр яг сүүл нэг 21 амар болоод тэр юм суугаад байсан. Тэс үний үздэг байсан. Тэгвэл хаа чи зүр анх ингэж одоо ордон дээр тоглолт ч юм үзчихээ ч юм уу те. Пүүгийн ямар амар юм бэ гэж бодож ирсэн тийм одоо Монгол хэлч байдаг уу? Санахгүй наа одоогор бол. Ааха. Заавал сүлээ. Зоо. Наачин бүр бас бүр амар өөр левелдээ. Өмнө жилийн 100 ирээд Монгол тоглосон хамт. За. Тэгэхэд бас амар өөр левелдээ. Амар өөр левелдээ шүү. Шалгаар. Ер нь хоёр яаж танилцчихсан? Бид хоёроо. Тэ. Яаж танилцлаа? Би яасан юм аа CD-ийн бэлтгэлээр анх очоод оцсон. Тэгээд инхүлээ байсан байхгүй, инхүлээ бөөнөр байсан байхгүй. Тэгээд CD-ийн бэлтгэлээр анх очоод Тамирагч намайг жонгүүлгээ сонголт хийгээд инхүлээ хатуу бас тэр үед байсан. Бид хоёрыг сонголт хийлгээл тэгэл тэндээс юм яриад ярьж гисэн бэ. Бид хоёр ингээд CD-ийн ингээд мод дундан зай гэдэг байхгүй. Тэгээд зогсонгуудаа ингээд доошо модноосоо барингууд төлөөтийн нийлэг гээд тэгээд тэрийг хамт хийгээд хажууд бид өртгөл би заанхууд орж бүр айж мэдсэн байна. Юу болоод тэгээ юу болоод нэмээд тэгээ айж мэдсэн. За тэгээ манай дараагийн болон болохоор би нэг ийм хоёр бичлэг олсон юм аа. Энд дэр хоёлаа нэг реакшн энэ яг юу болсон бэ? За эхнийх нь болохоор нэг ийм би нэг бичлэг олсон. За яа. Пүү ямар юм бэ? За энэ хитэн бэ энэ яг хитэн юм болоо 15 бид 15 таажсэн юм 15 дэх эхлэр чи одоо хэдэн жил юм бэ 7 6 баг явахсаа л өмнө юм шиг явахсаа л өмнө явахын энэ бас гэдэг үнэхээр бас тий гоо битэрээс инхүлээ битэр маазар би бас инхүлийг амар их хондог байсан шар вахт тэгээ булаач бөөнөрөө инхүлийг амар хондог байсан тэгэл орой мөрө маазар штэ менеж унтч мундахгүй тэг өглөө босхгүй яаж булаач өглөө тий өглөө булаач босхгүй би ихтэй айлд унцгаа эрт босчихдаг гэсэн юм аа инхүлээ унтна гэж амар штэ андаа сэрэр бос янда бэлгэлтэй бич зарим юм ярих ч надад дувдгуул унтдаг гэсэн мангар хараа нойрондоо хараа манай хам бол за дараа нь ийм бичлэг болсон юм аа энэ гэсэн чи юу нэ 2 м versus 2 м. Was үздэг байсан хамууд. Нэг явуулна ш дандаа боож байгаа. Тэр хин өндрийн тэр үзчихэж тэгэл. Энэ ямар тэмцээнээр тахшаа. Тэгээ энэ боинтход болдог юу 2020 оны тэмцээн байсан баха. TSF-ээр ороод авраг авчихсан баха. Тэгсэн мэт тоглолтын. Тэгээ боинтход дээр наа чин миний сандгаар маа золоо найз байгаа хаа. Солгоо одоо эцэг хингс тоглож байгаа тийм маа. Энэ бас нэг амар бичлэг байсан л. Тэгээ наа чин манаас 2 сэрж дэмжээрээ. Боён. Тэгээ наа чин тоглолтоо дуусч орой KFC орж мэдснээр чанда мен зүгээр яач чанда мен хүнлээ болоод чи бичлэг юм маргааш дэмжээр хэлээд гэсэн шууд стори хийчих байна уу. Тэгээ маргааш нь аврын төлөө тоглолтсон баха. Тийм аврын төлөө тоглолтсон. Бодод хоцсон л. Тий бодод хоцсон. Ус хожигдож үзээгүй л дээ ялтчихв. Ер нь чиний бодлоор чи цаатаасаа ингээд суралцсан ч юм уу эсвэл цаатаа чи менталити яаж ажиллах ч юм тэр талаар зөв ер нь яг. Тийм бас тэгээд юу гимдээ юу хичилмээр. Бас тэгээс юу гимдээ юу яг хэлэх үг гаддаг. Сурсан юм уу? Сурсан юм зөндөө тэгээ зөндөө байгаа шүү дээ тэгэл. Ер нь хоёр яг зодолж байсан уу? Бид хоёроо зодолж байгаас муудчихсан баха. Зодолж үзээгүй. Яг муудчихсан юм. Муудсан шүү дээ тэгэл. Баг жоохон баг гой юм болно. Яалтчихв. Тэгээд сүүлд сая 100 ерөнхийд цаатаа 1 тоглосон яг нэг тоглосноо. Тий тоглосон бүр хэд дээр дууссан ер нь тэр. Гэхдээ тэр 1 цаашаа зүгээр 5-5 overrun докмок бөөнөрөний тоглосон докмок ял ганах манах бөөнөр болка молк. Бөөнөрөний тоглоход би давраад би урдаас авсан чинь бүр гүйцэтгэв тэгээд дээрээсээ тавилсан да. Тийм. Хэцүү.
Чи ер нь хамгийн анх хэдтэд тогтож байсан бэ? Би юу Тийм. хамгийн анх Метр хэд байх таа? 5-тай да метр 90 мэрл байхсан баха. Эртээ. Тэгээ 15-т нэг гараар л тогтдог гэсэн юм да. Тэрнээсээ тэгэл юм сайжраг үлсэн. Төгт хоёрыг хин төрүүлж тогсон бэ? За би байлгүй дээ. Ажаас арайчтай. Бас арайчтай би баха ер нь араас. Би л гэж боддоо шүү дээ. Тэгээд одоо чиний бодлоор одоо манай дараагийн болохоор юм байгаа. Ихэдөө чиний энэ жилийн MVP чиний бодлоор хин гэж бодож байна. Аварбаг хин гэж бодож байна. Defensive Water Player, Rookie of the Year гэдэг эднээс ер нь нэрлэв. Чиний бодлоор энэ жил хин ер нь амар формтой байлээ те гэж харсан юм. MVP бол за би ер нь найз Докига аавна гэж бодож байгаа. Угаасаа манай чадах байх угаасаа. Тэгээд өөр юу яадаг лээ? Аварбаг. Аварбаг уу? Тий. За ямар ч гэсэн маа найзууд ахнар олон байгаа болохоор Эпсиг аварга аавна л гэж бодож байгаа да. Эпсиг юм дэмжиж байгаа ч юм уу? Дэмжин чааш юм дээ угаасаа. Энэ бол маа найзууд болохоор тэгээд Эпс аваасаа л гэж бодож байгаа. Defense, Depoy. Depoy юу? Depoy тулгаа юм уу? Манай Монгол тулгаа бас байж магадгүй дундаас орсон болохоор яасан үгүй мэдэхгүй. Гэхдээ хамгаалт бол манай тасалтаар одоо лигт 2 тавьжлээ. Тийм билээ. Би сая харсан чинь өнөөдөр харсан. Тасалтаар 2 тавьжлээ. Манай хүн бол бас хамгаална гэж тачигна шүү дээ. За надад энэ жилийн зөв хамгийн сонирхолтой нь Rookie of the Year байгаа даа. Rookie of the Year. Гэхдээ Rookie of the Year нэг гадаадаас ирсэн ордохгүй байл шүү дээ. Тийм. Ерөө best бол би бол магадгүй. Тийм. Гэхдээ одоо нэг өсгөө илүү. Тэр л авах та. Сайн тэндэг бол. Энэ жил 10 жилийн тохиож буй Monlive спорт ховц зөвлөлтөр нь спортын ямар ч ховцыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын ховцыг хийлхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотгоны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын ховц сэрэл хэрэгтэй бол Monlive спорт ховц зөвлөлтөд хандаарай. За одоо манай дээр болохоор за энэ зураг байна л та. Аха. Энэ ер нь яг хаана вэ? Наач яг жавхлантын үеэр штэ. Ааха. Яг жавхлант дээр битэрийг амарсан баг багт ихэр гэж ярьдаг байсан адилхан өндөртэй. Тийм ер нь тийм. Тийм битэрийг манай хоёр ч хөөрцөө. Оо ихрээ битэр би нэг хэсэг ихэр мэл гэж бас явсан. Ааха. Энд чинь тэгэхээр одоо баг 10 чи 4 5 таа л байсан. Тэг 14 5 таа л байсан. Бах та. За энэ ямар тийм? Наа чи яг туурахт ингэж юм болсон Монголд. Туурахтны мах хэдэн тасанд нь ганаах нь MVP авдаг уу? Тэ. Мөн үү? Тэ нөгөө нэгдүгээр багт нь их уулах мах хэдэр тоглолцсон, ганаах тоглолцсон. Мах 3 дахь баг байлоо. 3 плюс 4 дараа гэс. Тэгэл хурл авсан да. Зя. Дараагийнх нь болохоор би ингээд ээжээр 2 хүний ингээд царайг холцсон байгаа. Аха. Чи тэгээд би бол хугацаа багсч одоо чи 5 секундэд таашаа. Энэ 5 секунд. 3 нь л юу байгаа угаасаа. За эхлэхөө. За 1 2 3 толоо барсан юм уу? За зүг. За дараагийнх. Гамбах кадрах юм уу? За гамба кадраа. Аха. За. Яа, их бат. кадрах хэвчээ. Мөн. За хамгийн сүүлийнх. Томах маргад хоёр юм байна да. Матриг 100% таасан цөөхөн шүү. Бэлдсэн байсан юм аа. Бэлдсэн байсан. За миний дараагийн асуулт болохоор ерхэд 2 үеийн гарааны тавтыг нэрлэж байна. Нэг нь болохоор яг all time, нөгөөх нь болохоор яг new era, 2000-аас хойш 2000-аас хойш юу? Тийм төрсөн залуучууд дундаас ч юм уу те. Нэг нь болохоор all time те. За би тэгвэл ингэж бодож байгаа. За all time-аас эхлэх үү? За тий all time. All time юм уу те? Тий all time. All the show. Хөшөөх нэрстэй. Хөшөөх. Тий. За би тэгвэл Сег явах юм уу? Сег их гараанд авд юм уу? Тэгээ төрөөхийг 2 дээр авнаа. Тэгээд санчрахыг 3 дээр, тоом ах 4 дээр. Тэгээ би одгийнхын тоглолтыг нас хаяа нэг хардаг гэсэн. Одгийнхыг дээр. За тий одгийнх бас тийш гоё дээ. Харцгаан. Тий ахыг яриг сонсоход ингээд тэр үедээ легонортой зүгээр мөргөлдөөд хожигддаг бод легонорыг хөндөг гэсэн гэж байна. Ахын би хаа тоглолт Монголд хайлайт нь үзэнгүүт одоо ингэ хуучин харангууд бас ахын дээр дундын шидэл мэдлэлт болоос амар юм бэл. Аха. За all time тий all day тий. За одоо 2000-аас хойш New school тий. New school.
За нэг дээр инхүлээ. За тэгээ хоёр дээр болохоор хоёр дээр хэн байж болох вэ? Бүр шинж 2000-аас хойш шүү дээ. 2000-аас хойш тийм. За хоёр дээр би ганахыг авд юм уу? Авшээ. За ганахыг авч та. За. Тэнгүүтээ 3 дээр болохоор хэн байж болох вэ? 2000-аас хойш тий. Тийм яг XF дээр. За би 3 дээр маргадыг авъя да. За. Тэгээд 4 дээр өөрийг аваад. яхаа өөрөө хийж яхаа. Тэгээд 4 дээр болохоор хэн байж болох вэ? 5 дээр за би докийг авчтаа. За. 4 дээр азаг авчтаа. Азаагаа. Тий. Яа, за. Энэс бас нэг асуулт гарч иж байгаа нь болохоор одоо 29 оны Азийн наадам болно тий. Тэн дээр ихэд бас угаасаа одоос хүлээлт үүсэж эхэлсэн байгаа. Шишээ бангийн бүрэлдэхүүн яасан гадаас тэн дээр ер нь чамд тухайд ингээд тайминг нь болоод яавал чи юу гэсэн тоглоод бол бэлэн байгаа бах тий. Тийм бас тоглоод бэлэн бас тоглоё гэж бодож байгаа. Тэр процентыг өсөв тий. Тэгэд ер нь чи одоо Монголд байж байгаа өсвөр насны хүүхдээ ингэж явж байгаа одоо Японд ч тоглосон чиний ингэ сагсыг харах өнцөг яг хамгийн ихээр юу нөлөөлөгдсөн бэ? Мөн дээрэс нь мэрэгжлийн байх гэдэг нь яг юу хэлээд байгаа тийм хамгийн их Японд очиод мөрчлсөн нь болохоор яг тийм ингээд хүмүүс ингээд соно бэлтгэл хийгээд идэг гэсэн сайжирдгүйгээд идэв шүү дээ. Тэгэхээр надад болохоор яг юм өөртөө таарсан юуг олж хийх ёстой ч юм уу. Өөртөө яг таарсан за би ийм тоглогч болно эхлээд чи өөр ямар тоглогч баймаар байна. Тэгэхээр тэргээ гарангуудаа тэрэндээ чи хийсэн таарсан юм ч юм уу те. Тэгснэ сонноор хэлүүлдэг би 5 дээр ёг чиг болмоор нэгснэ 3-аас байнга шүү дээ харж нэг уусаа шал өөр харуул тийм шидийн доорын залт малт бас тийм шидийн доор хийлт мэр хүүк мөкөс тэрний давчиж тийм болохоор өөртөө хэрэгтэй гэсэн юм хийх нь юу юм уу? Тэгээ про бас байх нь бас өөрөө бас шал өөр. Одоо би дөнгөж про болох гэж байгаа болохоор одоо сайн мэдээгүй л гэхдээ яг юм бэлтгэл ингээд юм байдаг. Монголоос про зөндөө хүмүүс байгаа тий. Тэр хүмүүс үлгүүдээр л аваад явж байгаа ганах манахаас үлгүүдээр л аваад явж байгаа тийм яг про хүн ямар байх вэ? Яаж босох вэ? Юу идэх вэ? Юу яг юм сошиал мөлчээр ямар явах вэ гэдэг бас тийм зөндөө бас юм бас байт юм байл. Бас тэр минийг одоо баг анхаарал явна л гэж бодож байгаа. Чиний жир нь яг магадгүй Японоос өөр лигийн хэрвээ одоо тийм санал манал одоо ирж ирсэн хэрэг одоо өөр сургуульд ч юм яг одоо сая их сургуульд суралцах явцсан ч юм уу? Ирж байгаагүй. Гэхдээ юу ахлах сургуулаа төгсөө би нэг юм инхүүлэн одоо нэг юм преп болж гисэн 100% тэтгэлэгтэй. Би тэгээд тийшээ явах гэж байгаад Америк явах гэж байгаа. Тэгээд ээжтэй ярилцсан. Ээж явуулахгүй. Тэгээд Японд сурсан да. Тийм үү тий. Би бас Америк яваад нэг тоглоно гэсэн бодолтой лсэн гэхдээ. Энэ бас ер нь сонсоогүй шүү. Тэгж харахад ирэхэд одоо Азийн загсан бөмбөг ингээд Америкээс бөмбөг хоёр чиний бодлоор юугаар ялгаатай санагддаг вэ ер нь? Аз Америк хоёроо. Тийм. Би тэ өөрөө очиж үзег болохоор сайн мэдгүй Америкийг бол. Гэхдээ бол харахад бол бүр багаас нь бэлддэг ч гэх юм уу? Бүр тийм бүх юмын багаас нь бэлддэг. Америк бол бүх юм багаас бэлддэг болохоор тэгээд Монголд бол тэгэл тоглож явж байгаа л нэг спорт тоглож явж байгаа тэгээд сагсаар нүдчдэг болохоор мэдгүй л. Тэгээд одоо бас миний бас асуумар байгаа зүйл нь болохоор одоо магадгүй бас зэ ингээд дөнгөж 14 5 та бас ингээд чавшиг явж байгаа дүүнэр баш тэ. Очоод ер нь тэ уйлд юм байна тэ бас сосоод авчихгүй тэ. Тэ очоод уйлээ шүү. Нэрээ. Тэд нар ч тэр дүүнэр хандаж хэлүүлж ирэх. Тэ ер нь бол өөртөө л итгэл гэж хэлээ да ер нь бол тийм. Би тэгэл надад бас хинж итгэдэг байсан. Итгэдэггүй ч хаашаа угаасаа би тэгээд ахлах сурвалд очоод аим суугасан болохоор тэгээд би тэгээд ийм про болно гэхэд манайхан надад итгэдэггүйсэн манай багийнхан надад байна тэгээд өөртөө л итгэжлээ да өөртөө итгэдэгээс бэлтгэлээ сайн хэлгэжлээ да. За тэгээд бас ихэд бас манай өнөөдрийн манай контент болохоор өндөрлөх тийшээ хандж байна. Өөр бас одоо миний асуугаагүй ч юм уу те бас чиний гоё юмсыг яхахыг хүссэн тийм зүйл байж ирэхэд өөрөө бот те. Чи сая бас нэг юу цомьёо гэж үзлээ шүү дээ те. Харин тийм. Тэгэхэд тэр ордны уур амьсгал ч юм уу ер нь зөвөр тэр филинг ямар хөө байсан. Бүр амар гоё сан тэрийг үзэхэд бас амар гоёсэн яг ингээд Монголоор тоглолцмоор ч юм шиг бүр тэгээд амар гоё санагдсан тэр бол амар гоё тэмцээн болсон бас тэр бол
бас тэрийг бас Монголдо ирж бас энэ тоглолмоор санагтал бүр яг гоё тэмцээн болсон. Гоё заалж бүр гоё байсан. Фэн бейсэн ч амар өөрөөсөн багуудын. Бас гоё санагцаа надад л амар байсан. Харин яг өнгөрсөн жил зүгээр нэг би суграахтай нэг дугаар хийсэн байхгүй юу. Тэгээ яг тараа жил нэг яалчгүй яг гадаад нэг тоглож байгаад ирээд юу ч одоо Эмбанк гэрэнэ тоглолт үзсэнгүүд нэр ингэ үлдээ тоолчуурч юм шиг нэг тийм нэр би энэ дундаараа гуглтэй Доки блогч яг хад үнэхээр зүгээр Док би бас байн хэлээд байгаа нь үнэхээр дийлдэхгүй байл. Яалцч болохоор тийм энэ нэг нь зогсоох тийм байна. Уусаа ерөнхийдөө яалчгүй л нэг юм гараар тоогоо үлдчихмээр ч юм шиг тийм үлд санагцсан бүр амар санагцсан бүр. Үлдээл гэрэмэрий гэж үлдчихмээр санагцтай яах вэ ямарсан өөрийнхөө бага насныхаа бүр 7 жилийг гадаад золиосон болохоор дэлтэрч ихтэй яг тэр тэндээ өөрийнхөө зорилготой өрнө л гэж бодож байгаа. Ерөнхийдөө бас нэг асуухад Японы лигийн одоо эргэлздэг одоо багийн засгийн бүс бол үсэг хамаагүй өөр дэвшин шүү дээ. Тэгэнгუთ энэ зүгээр фан асуулч үзье. Одоо яг уу сая ингээл өнгөрсөн жил TLG тогсон Кени Вүдэн Жуниор шиг бол Японы иргэншилтэй боллоо гэлтэгдэж чинь. Тэгэнгуთ Японч бас ингээл 1 2 3 шигшээтэй шүү дээ. Хэрвээ зүгээр чав тим ингэж invite урилга ирүүлчи тоглохгүй хаа би Монголоос л тоглоё гэж боддог. Бас манай багш нар бол ингээд нөгөө нэг Японы бие нэгт нь болохоор ингээд Аз тоглогч юм уу эсвэл ийм гадаад тоглогч мөртлөө Япон иргэншилтэй гадаад тоглож болдог. Одоо жигшээд байгаа Josh Hawkinson, өмнөөс Alex Kirk гэдэг тэр чинь Япон иргэншилтэй болохоор тэгж тоглодог болохоор тэгээ багаснаас амар мөнгө өгнө. Бас тийм багш тийм бодгингүүт нэггүй би тэгэл Монгол жигшээд тоглоно. Хизээ нэг цаг танаа Японы чинь би авнаа л гэжсэн дээ. Тэгээ чи бас нэг Откотой байсан дүүг бас Японоос шүү дээ. Тэр үед бол чи бэхтэй байсан. Тэгээд яг адилхан нааг нэгдүгээр ингэдэх бас хам бас нэгдүгээр ингэдэг байсан аахгүй. Тэгэл нэг мэдсэн 12 дугаар ингэд орсон чинь хам нэг үтсэн 100 бүр явцсан байгаа. Хүй гэл тэгэл нэг мэдсэн амигт. Тэнд ер нь Японд ер нь 7 нэг яг хийх бэлтгэл хийдیں۔ Одоо нийт ингэ цагаар нь тооцоол хүчний бэлтгэл одоо бүх юмаа оролцуулаад тооцоолно. 7 хоногт тий. За нэг төмөрөөс оруулах юм уу тий. 7 хоногт 7 хоногийн зааж 2 2-ыг за нэг 20-24 цаг хавцаа ч юм уу 7 хоногт бол 7-6 одоо бэлтгэлийн тэрнээс өөрийнхөө бэлтгэлийг оруулах бүр илүү л дээ бүр тэгээ ганц шийдэл мэдлэлд оруулах багийн бэлтгэл гэж нэг юм 24 5 6 цаг юм. Одоо энэ чиний цаашдаа ингэж өөр дөр хамгийн их ажиллахыг хүсэж байгаа тийм сайжруулнаар байгаа тэр скил юу вэ? Скил гэхээс илүү зөв юм амар фит болоод амар юм хурдан л болмоор байна. Хурдан. Тий. Бас юм скилтэй. Залдаг скилтэй ч юм уу. Тэр бол яацсан одоо төмөрөө сайн өргөнө гэж бодож байгаа юм. Сизон дуусах чаач юм. Сизон дундуур бас би сайн өргөл гэж бодож байгаа. Чиний ер хамгийн анхны сагсны тэмцээн ямар тэмцээн биш вэ? Хамгийн анхны сагсны тэмцээн 14 наснаас 14 насны U14-ийн нэгдүгээр сургуулиас орсон тэмцээн байсан та. Хамгийн анхных. Тэнд багаараа дөнгөж маанасын тэмцээн болд юм байна гэж би анхнаас гайхаад тэг коуч дийлээд нэгдүгээр сургуулаа. Тэгээд ороод тоглосон чинь шигшээд тэг Берлиний шигшээд дуудагдана гэдэг. Тэг Берлиний шигшээд нэгсэн та. Нөө манайхыг баазардаг тэмцээн мөн Монгол тус тэр. Тийштэй би авч шийдсэн алдснаа доороос нэг манай нэг үнэн дэлүү тий. Үнэн. Танайг траумас гэж. Яа би гэрч юу лээгээд тийм сүүлийн нэг оноо цоцооход багш надаар яв юм авъя гэсэн би шахах гэснээр болсноо аваа шийдсэн нөгөөтг сампрыг хажууд эйрбол хийсэн нөгөөтг манай нэгдээ авч шийдэж идэг мэждэг. Тийм манайх дөрөвт орсон баха. Санаа би сонстоо. Тийм тэгсэн. Нуглаан дээр хожигдоо гол дээр тоглож хожигдсан баха. Тэгээд дөрөвт ороод ишээ. Тэгээл яг миний сагсны хэрэг дууссан шүү дээ. Тэгэл ер нь за болоо зүгээр сагс яриад өө.
Тэгээд тийм гоё. Дурсамжууд зөндөө байгаа. Нэрээ тэр нэрээ сая Берлин гэснээс одоо л яг одоогийн хүмүүс яг зүгээр тэр бол ингээ байдаг л яг үндэ тухайн үед яг мань үед зүгээр Берлин явна гэдэг бол зүгээр ёо бүр за ийшээл явмаар анхны тийм гадаадын тэмцээн бүр тийм бүр онгоцсон суу. Тэр филингээс олсон тухайд бас жоохон хөтлөөсөн. Тэг жоохон хөтлөөсөн л да. Гэхдээ гоё санагцсан надад л гоё багаараа юм баг болсон ч юм уу. Бид чинь тэгэл CU дотор бөөнөр юмараа суучдаг шин. Тэгэл тоглолт Монголын дунд тэгэл ер нь амар гоё ясан тэр үед бол. Одоо гэхдээ тэрнээс ер нь нилээ хитэн л дээлэгт байна шүү дээ. Бүр нилээ хитэн шүү дээ. Бараг нэгдүгээр баяхын нийт нь бараг бөөнөр ч юм уу те бараг л нилээ хитэн зарим л байсан болох гэсэн. 2003 оны топ 5 юм байна. Топ 5 юу юм уу? Юугийн Байрал хамаагүй юу? 2003 оны юу? Хүн баг штэ яана. За ямар ч байрал хамаагүй. Ямар байрал хамаагүй юу? За тэгвэл за 2003 оны топто. За Болка. За Дөг. За тэгээд өөр. Тэ 3 оны тэ. Манай гомдноо. Зөндөө. Чин гомдсон шүү. Муухай гомддог хөлтөө байгаа. Гомдсон шүү. За Болка Дөг. За уучлаарай. За би за өөрийгөө хийж явах тий бас арайч тий. Болно шүү. Яах юм. За тэгээд за Төгөө Найцын. Төгөө налахын уу? Багнуурын Төгөө. Багнуурч тэр амар шүү. Хам бол амар одоо ч бэлтгэлтэй игээл байгаа. За тэгээд за манай Монгол тулгаа 3 оных. Тийм. Байгааг үчсэн. Одоогор бол Монгол тулгаа. За Сүүлийнхөө яа надад бол олон ч хүмүүс хараа ер нь. Чи за би сүүлхэл чи тэгээд дараахийн. За тэгээ. За би тэгвэл сүлд хотгийг хэлчих тийм үү? Тийм шүү дээ хотог. Бас MVP байсан шүү манай насанд. Нэг хитэ MVP авч өгсөн. Минэс хөөрхөн баг магас өжмөлөө MVP авч өгсөн. Би тэр юу санд нэг алтан усрын болог тэмцээн дээр Rangers нэг дундгав тажигдтээ. Нэг хотог тэгэхэд нэг баазар хийчлээ. Яа. Тэр тэрэн дээр шууд MVP авчихсан байна. Нэг тэрийг сандаг байхгүй. Хам бол. За чи тав юу? За яг би болох бас 3-ныхоор би яхаа ингээд тэгж жоохон дотор тэгж бодох дуртай байд ингээд супер nice оных мөн хэл ярьдэн шүү дээ. Манай бас ер нь за 2002 бол угаасаа бас энэ бас power. Би бас 3-ыг бас амар энэ одоо энэ лигт байгаа залуу тамирчаас нэлээх нь байдсан болов хардаг байхгүй юу? 2 оных тийм 3 оныхаа амар олон юмсан. 2 сайн л та. 2 бол ганц гоцгоо одоо майк ч юм уу тийм голоо молоо ч юм уу. Гэхдээ ингээд бодонгоо тийм 3 оныхаа олон гэсэн мөртлөг юм сайн бөөнөр юм харцсан байгаа хөх дээдлэгт байгаа. Манай зүгээр тэгж бодох дуртай зүгээр 3-ынхаа ингээд дараагийн ингээд 80 оныхаа ч юм уу зүгээр хадвж би зүгээр ботоор бодох дуртай зүгээр яг. За тэг хэлье. За драфтын нэг за би ч өөрөө асуудаг байсан болох шүү. Надаас яг зүүж асууж байгаа. За драфтын нэг Дөгөлтөө. За драфт нэгэрөө. Тийм би ч хамгийн 14-т 1.65 та өгч ингээд метрийг таач энэ хин гэдэг ах вэ гэжсэн байхгүй би коучсоо гэсэн чи юу наа чи манай одоо манай багш модоны багш байхгүй автомат багшаас олгосон тэгээд чи юу наа чи чамтай тоглож ш тэгэхээр би ингээд доктор өчөөсөн бүдүүн тийшмэлтэй хоёрт яалчгүй Эрик бол үнэхээр санагддаг ш надаа мартсан байж тээ мартсан байж наа чи гомдно. За яах вэ? Sorry. Уурт болохоор би нэг Бротоныг юу дүүрэгтэй толцсон байхгүй. Тэгчээд би бас за ер нь л амар болох юм байна да гэж бодсон. Би бол 3-т бол яачгүй Брог нэрлэн. Дөрөвт надад ягаад ч юм зүгээр гана айгу гоё холбоотой бас санагддаг байсан. Найзын гана юу одоо? TLG гана гэдэг сод найзын гана болсон. Найзын гана болсон байл л шүү дээ. Тийм гана гоё гоогоосаа багада аим шиддэг өстэй 3-аас брэм. 5-тос яалц ч идэж жохлоо л та. Идрээ юу? Тийм бас Японоос байж байгаа. Тийм идрээ бас байгаа. Тэгэхээр 3 хонд гэхдээ өмнөхөр бас энэ хийн те зүгээр яг бодсон чинь тийм одоо энэ дээр чинь баг 10 хүн бол батараа байж. Батараа байна те. Тэгэхээр чи буулгыг авах юм драфтаа. Яа. За. Одоо тийм ирэхгүй л. Би ихтэй яг нэг ч нэг цаадах шин тоглолт үзээгүй л те яг нэг ч тэмцээн. Тоглолт үзснээрээ юу? Би яг үзсэн хожигдсноороо хэлээд байгаа. Тийм. Гэхдээ яалч үнэхээр бас power шүү те. Олон богс.
Тэр юутай холбоотойгоор Бенос энийг үнэхээр мэдэхгүй л асууж байгаа шүү. Одоо Японы лигийн тэр драфтын системтэй сая бас Монголс одоо дөнгөж 2 дахь жилдээ драфт болоод явлаа. Японы драфтын систем яаж явдгийг хэдэн хүн яаж явдгийг тэр талаар би үнэхээр сороо мэдэхгүй байгаа шүү guys. Би бас өөрөө сайн мэдээг байгаа. Гэхдээ бас тэр юунууд нь цаанаас нь бас хэлж өгөө гэсэн. Тэр драфтаар авах байгаа багууд нь хүртэл ингээд өөрсдөө ойлгоогүй байх гэдэг юм чи. Би ингээ эхлээ шууд драфт яах юм би драфт орох юм уу гадаад толж орд юм уу гэхээр сайн мэдэхгүй байна би тэг асууж байгаа юм гэсэн. Хүүх баг нь хүртэл тэр тийм байх юм уу тийм тэгсэн одоо ямарсан гадаад тоглогч ямарсан драфтанд орох боломжгүй юм шиг л гадаад тоглох зүгээр ингээд шууд сайн хийгээл орд юм шиг. Тэгээд яг сайн хийгээд орно. Тэг сайн хийгээд орно. Би тэг би хоёр тоглох болохоор би нэг л ганцхан драфттай болохоор. Тэгээ би нэг нь болохоор дараачлаа би премиум гэдэг лиг болно. Одоо B1, B2, B3 зэрэг одоо дараачлаа B premium, B1, B next гэж байна. Тэгж болох юм уу? Тэгээд би дараа жил B1-д нь тоглоно. Нэг жил хагас ингэ хийцэн болохоор багтагаа. Тэгээд тэр драфт нь болохоор Япон хүмүүс л яг яад юм бэл. Тэгээд яг драфт систем бас сонирхолтой юм байна. Тэгээд яг Япон хүмүүсээ авдаг. Тэгээд бас тийм цалин мэлэн цаанаас нь заагдчихлээ. Лимиттэй тий. Лимиттэй тэгэл драфт комбайн болно. Тийм Монгол шиг л болдог юм байна. Яг хөө цалин гиснээс мэдээж чи бас энэ дэрэл найзтайгаа уулзч байгаа байлгүй дээ. Тэгэхэд ингээд яг зүгээр нэг найз тоорнд мен юм тэдчтэй гэдэг яг би бол тоо асуухгүй. Тэгэхэд ер нь чиний бодлоор Монголын дээдлийн цалин ерөөдөө ямар хуу хэмжээнд байгаа гэж санагдсан бэ? Бас амар өссөн байлээ ер нь амар өссөн сарсан ер нь. Хэдэн жилийн өмнөхийг бодоод харвал бас амар өссөн байл. Энэ тийм багш би ч усаага том ойлж болохгүй байна. Тийм. Чам дээр бас ирсэн оффроуд ер нь бас юутай зүгээр юу байгаа юу? 100 нэмэх оффер байсан уу? Зүгээр тийм үгүй л гэдэг. Нөгөө би ер нь ихтэй мөнгө биш шууд эхлээл үгүй. Тийм. Эхлээл шууд ирээл яах чинь их чинь гингүүт нь шууд уухаа ингээ Японд тоглож байгаа долоон яах гэж байгаа. Мөнгө бол мөнгөний талаар нэг цаашаа нэг процессор гараад байгаа. Процессор ороогүй шууд хоорондоо хоёр энд үлдчихэж байгаа тоглож байгаа болох ч гэлэрсэн. Мөнгөний процессор бол ороогүй. Нэг ч. За ямар ч юм манай өнөөдөр маш контент маань өндөрлөж байна. За тэгээд бро ямар хуу бай гоё фан байж чадахгүй байж чадгүй эсэхгүй хугацаас нь бас гоё. Ямар хуу байлаа. Амар фан байсан. Гоё ялаа өөр зориулсан баярлалаа гэж хэлж байгаа. Баярлалаа бро. Сайн орой. Сайн орой тэгээд ямар ч зорилгоо биелүүлээрэй гэж хэлмээр байна. Тийм манай сүүч танаас ирэхэд бас сүүлийн үхэн хайж сүүлийн одоо юм байна. Сүүлийн мөлөөгөө сүүлийн нь чаашин дээ. Ер нь бас гоё. Тийм те бас тэгээд гол дүүнертэй л хандаж илээ да. Та нарт ингээд бас маш их боломж байгаа шүү л гэж хэлээ. Би ингээд чадаад байхад ингээд та нар ч гэсэн чадна. Өөртөө итгэдэг бэлтгэлээ сайн л гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээ манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Powered by Airplane аялын хөгжөөрөд явдаг байгаа. Тэгээ мөн бидэнтэй хамтран ажилладаг Singur Ultra брэнд, Monlove Sport хувцас үйлдвэрлэл, Cool Kicks пүүсний соёлыг дэлгүүрч Cool Kicks UB дэлгүүр хамтран ажиллаж, тийм мөн дэрэс нь хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback бид хүнд хамтаа ажиллаглаа. За тэгээ дараагийн дугаар уулзсан. Түр баяртай. За манай өнөөдрийн Cool Kicks UB-гийн булнаар онцлог хамгийн ихний пүүз бол мэдээж Jam Orange 3-ын Pink Foam гэдэг өнгө байгаа. За тэгээд би бол бараг дугаар болгон дээр л жаагуураа ямар нэг өнгийг бол онцлохыг бол уусаа хүсэж байгаа. Яг гэвэл энэ жилийн хамгийн hype пүүз бол ялчгүй Jam Orange 3 бол байгаад хөл байрлж байгаа байрлч юм уу те. Би мэдээж өмнөх одоо юун дээр ярьсандаа Nike Zoom X технологи ч юм уу те. Pink Foam-ийн хувьд болохоор надад бол ямар ч энэ уусгалтай ягаан өнгө нь маш их таалагдсан. Тэгээд та бүхэн мэдж байгаа Jam Orange 3 дээр болохоор бас нэг special зүйлийг хийж болох нь болохоор Nike by You гэдэг. Энэ нь болохоор та бүхэн одоо тэ өөрийнхөө Jam Orange 3-ыг зөвхөн өөр зориулсан Jam Orange 3-ыг бүтээн гэсэн үг. Одоо тийм үдээс нь ямар байхын Nike swoosh нь ямар байхын уул нь ямар байхын гэдэг хүртэл бүх detail дээр та бүхэн өөрсдөө анхаарад бол зөвхөн өөр тохирсон юм те special жаагуурыг бол үүсгэх боломжийг бол Nike by You бол олгож байгаа. Тэгээд ямар ч та бүхэн те өөрийнхөө Nike by You үүсгээд тэгээд бас Cool Kicks UB-гээр дамжуулаад захиалан авах боломжтой. Харин Pink Foam-ийн хувьд болохоор Cool Kicks UB дээр 40-47 сайз нь бүх сайзаараа байгаа. Хэрвээ таны сайз байхгүй бол та бүхэн бас захиалаад авах боломжтой юм байдаг шүү. Тэгээд ямар ч биднийхний онцлог пүүз бол Jam Orange 3 Pink Foam байлаа. За Cool Kicks UB-гийн дараагийн онцлог пүүз бол V808 5 Ultra V2-ийн Fireworks гэдэг үнгийг бол онцлог бэлэн болоод байна. За Fireworks-ийн болохоор надад бол угаасаа өнгөний болохоор маш содон санагдсан. Тэгээ яалтч нэг нэг тийм ганган тийм нэг өнгийн гэлцэл хүмүүсийг хүсдэг мөртлөөс жоохон чамийн хүмүүсийг хүсдэг хүмүүс бол надад энэ өнгө бол маш тохирхоо санагдсан. Ихэд цагаан өнгө сууртай. Гэхдээ өнгөний оруулгууд нь бол яг нэг тийм
нэлээд чамнал харагдуулж байлаа. За тэгээ гол нь Wade 808-ийн хувьд болохоор уртын технологи нь GCU буюу Ground Control Unit гэдэг одоо ийм маш сайн улсчны технологиор хийгдсэн мэт. Тэгэхээр энэ юу гэж байгаа гэхээр зөвхөн заалан нөмсгүйгээр та бүхэн Wade 808 5 одоо Ultra V2-ыг бол гадаа ч өмсөх боломжтой юм байна л уулны технологи. Тэгээ ямар ч тач Cool Kicks-ийг болохоор бүх сайз хэмжээгээр бол байна л. Хэрвээ таны сайз хэмжээ байхгүй бол та бүхэн захиалаад авах боломжтой. За тэгээд одоо бидний ямар тач онцлог пүүз бол Wade 808 5 Ultra V2-ийн Fireworks гэдэг өнгө байлаа. За бидний дараагийн онцлог пүүз бол Anta Kai-1 Chief Killer Crown Jewel гэдэг өнгийг бол бид бүхэн ялсаад бэлэн болоод байна. Энэ л болохоор ихэд Kairima Nike-тэй гэрээгээ зуцлаад Anta-тай хийсэн хамгийн ихний загварын пүүз байгаа. Надад угсаа энэ пүүзийг хараад хамгийн түрүүнд санаанд ордог одоо анхаарал хэмжээг татдаг зүйлх ялчгүй энэ оруулах байдаг. Та бүхэн санаж байгаа бол нэг Kyrie нэг All Star-аар илүүд нэг тоглолтын дээр дөнгөж Nike-тэй гэрээгээ зуцлаад ингээд тэр Nike-ийн логогоо ингэж дараад иймэрхүү байдлаар ингээд дараад нэг team пүүзийг та бүхэн санаж байгаа бас тэнэс санаа авсан байх. Одоо Kai-1-ийн хувьд бол надад мэдээж бол уул нь маш их таалагддаг, зууралт маш сайтай. Тэгээ ерөнхийдөө бол миний боссноос бол хөнгөн байсан. Яг анх зургийг харчаад би бол жоохон хүнд пүүз байна уу да. Яг тэгээд өөрөө барьж үзээд өмс үзэд бол ямар тач надад бол тийм ч хүнд бол санагдчихгүй. Мөн дээрээс нь чигшил буюу агаар нэвтрэлтийн технологиг бас маш сайн шийдэж өгсөн байлээ мэдээж. Антагийн хувьд болохоор пүүсний зах зээл болохоор бас одоохондоо том тоглогч болж амжаагүйчсэн зэ. Кайретэй хэлсэн гэрээнээс бол бас пүүсний тоглоомд бас нэлээд орж ирж гинүү да гэж би бол харж байгаа. Тэгээ Anta Kai-1 Jewel Crown гэдэг өнгийг та бүхэн авахыг хүсчихвэл бол Cool Kicks Shop дээр бол очиод худалдан авах боломжтой. За Cool Kicks Shop-ийн хаягийн хувьд болохоор Gem Palace-ийн 4 давхарт 406-д бол байрлаж байгаа. За тэгээ бидний хамтран ажилладаг Cool Kicks-ийн болонгаар эдгээр 3 пүүзийг онцлоо. Powered by Airplane. Айлын хөгжий.